Өглөөний минь төргийн үзэгчтэй шинжлэх ухааныг туршиж үзье ураатай STEM-X арга хэмжээний талаар танилцуулах гэж байна. За STEM-X арга хэмжээ маань болохоор олон улсын шинжлэх ухааны фестивалийн жишгээр Монголд анх 2024 онд зохион байгуулагдаад энэ жил одоо ингэж 3 дахь жилдээ 4-р сарын 10, 11-ний өдрүүдэд зайсан хийл цогцлборт зохион байгуулагдах гэж байна. За энэхүү арга хэмжээ маань юугаараа онцлог вэ гэхлээр STEM боловсролын салбарт одоо оролцогч талуудыг нэг дор нэгтгсэн мөн багш нарын одоо бага ангийн болон байгалийн ухааны багш нарыг хэрхэн туршилт бүтээлтэйгээр STEM арга барилаар хичээлээ орох вэ гэдэгт зориулсан мөн олон нийтэд зориулсан шинжлэх ухааныг туршиж үзэх боломжийг бүрдүүлсэн юм одоо шинжлэх ухааны цогц юм фестивал арга хэмжээ байгаа. За тэгэд юуны өмнө STEM гэж яг юу вэ гэж бас зарим хүмүүс мэдэхгүй байж магадгүй. За STEM гэдэг маань өөрөө нөгөө Science, Technology, Engineer, Art, Math гэсэн 5 үгний товчлол. Гэхдээ зөвхөн энэ нэг 5 үгний товчлол бус. STEM гэдэг маань өөрөө ийм төсөлд суурилсан буюу Project Based Learning гэж яригддаг. Ийм одоо сурах арга барилаар хүүхдүүдэд шинжлэх ухаан тань мэдхүй хичээлийн ойлголтуудыг одоо хүргэх, суралцах ийм арга барил үйл явц юм байна. За тэгээд STEM яагаад чухал вэ? Машин үүсгэхээс өмнө бүх хүмүүс морь ундаг байсан, морин тэргээр зорчдог байсан, тэ? За тэр үед анх машин техник гарч ирэхэд болохоор морь одоо жолооддаг, тэ? Морин тэрэг хийдэг, ташуур хийдэг, тийм хүмүүс бүгдээрээ ажилгүй болсон. За энэ үйл явц бол мэдээж ингээд маш удаан хугацаанд явагдсан. За одоо сүүлийн үед ингээд бидний маш их ярьж байгаа юм нь болохоор химийн оюун ухаан хөгжиж जैन, технологи хөгжиж जैन, тэ маш олон ирээдүйд ажил мэргэжлүүд байхгүй болно гэж байна. За магадгүй таны хүүхэд их сургуулийн 1-р курс суугаад төгсгөлт нь 4-р курсээ төгсгөлт нь тэр ажил мэргэжил нь байхгүй болохыг ч үгүйсэхгүй ийм асар хурдтай одоо техник технологи хөгжиж одоо нийгмийн одоо ажлын байрны нөхцөл байдал ч гэсэн маш хурдтай хөгжиж байна. Тэгэхээр бид бүгдээрээ хүүхдүүдээ ирээдүйд одоо ямар мэргэжил, ажил мэргэжил эзэмшүүлвэл одоо зөв бэ, тэ? Чухал вэ гэдэг дээр бүгдээрээ энэ анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр энд болохоор яг STEM маань хариулах юм. За ирээдүйд таны хүүхэд ямар ч ажил мэргэжилтэй байсан болно. Гэхдээ орчин үеийн одоо шинэ зууны хүүхдүүдэд хүмүүсээс хамгийн чухал хэрэгцээтэй гэж үзэж байгаа юм суур 3 ур чадвар байна. За нэгдүгээрт болохоор энэ creativity гэж яриад байгаа бүтээл сэтгэлгээ. За хоёрт болохоор энэ problem solving буюу асуудал шийдвэрлэх чадвар. За тэгээд гуравт болохоор энэ critical thinking гэдэг монголоор яг хөө ингээд шүүмжлэл сэтгэлгээ, шүүн тунгаах гэд янз бүрээр орчуулж байгаа. За энэ нь бол өөрөөр хэлбэл зүгээр ингээд сошиаллаар янз бүрийн мэдээнүүд явж идэг те тэгэнгүүт тэр тэгсэн байна гэдэг мэдээлэл автаад ингээд хүн шийдвэрээ гаргах биш. Тэр яагаад тэгсэн, үнэн юм уу, худлаа юм уу, яагаад тэгэх болов гэдэг асуудалтын одоо шүүмжлэлтээр одоо бодтойгоор өөрөө хэрэгцүүлэн тунгааж боддог ийм шийдвэр ингэж шийдвэрээ гаргадаг ур чадвар гэдэг. Ингээд ийм 3 суур ур чадварыг эзэмшсэн бол ирээдүйд таны хүүхэд ямар ч мэргэжлэр төгссөн бай өөрөө одоо нийгэм цаг үе яаж өөрчлөгдсөн бэ өөрөө хувраад өөрийнхөө хэрэгтэй зүйлийг олж аваад ингээд шин зүйл бүтээгээд насан зохицох чадвартай хүн болж төлөвшөх юм гэдэг ийм одоо агуулга гарч байгаа. За тэгэхээр яг энэ суур 3 ур чадварыг болохоор STEM боловсрол маань хүүхдүүдэд олгож байгаа гэсэн. За тэгээд STEM-X маань болохоор үндсэн ийм 3 одоо sections буюу 3 бүтцээс бүрдэж байгаа. За нэгдүгürt болохоор Expo гэдэг болохоор STEM чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, бүтээгдэхүүн үйлчлэгээ нийлүүлдэг хувь хүмүүс, энэ хүмүүс болохоор STEM боловсролын үзэсгэлэн workshopт оролцсон. За мэдээж ингээд энд оролцож байгаа хүмүүс маань зөвхөн ингээд одоо лангуу тавьчаал юм тэрнийхээ ард цоох биш. Энд ирсэн хүн болгон экспод оролцож байгаа байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчлэгийг барьж үзэж, хүрж үзэж, туршиж үзэх ийм боломжийг бүрдүүлсэн байх юм. За тэгээд STEM форум болохоор яг энэ STEM боловсролын салбарт одоо оролцож байгаа энэ бодлого тодорхойлогч, тэ
төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид гээд яг энэ чиглэлийн гол хүмүүсийг оролцуулсан. Бид нэр яг энэ салбарт болж байгаа тулгамдж байгаа асуудлуудыг дэвшүүлж, хилэлцэж, шийдэл гаргалгаа хайх ийм арга хэмжээ болно. 24 оноос хойш ингээд 3 дахь жилдээ зохион байгуулагдчих байна. За тэгээ энэ арга хэмжээнд маань болохоор яг энэ STEAM боловсролын салбарын 30 гаруй байгууллагууд, 500 гаруй багш нар, за тэгээд мөн 20,000 орчим одоо хүмүүс ирж энэ шинжлэх ухааныг бүгдээрээ туршиж үзэх үйл ажиллагааны маань нэг хэсэг болдог. За тэгээ STEAMX арга хэмжээний маань бас хамгийн нэг чухал хэсэг бол багш нарт зориулсан арга хэмжээ байгаа. За яг боловсролын салбарыг ингээд нуруунд дээрээ авч явж байгаа бага ангийн болоод байгалийн ухааны багш нарт зориулаад хүүхдүүдэд хэрхэн хичээлийг туршилт бүтээлтэйгээр орох вэ гэдэг ийм арга барил одоо суралцах, хөгжих ийм боломжийг бүрдүүлсэн ийм воркшоп болно. За тэгэхээр энэ маань болохоор ямар онцлогтой вэ гэхээр зүгээр ингээд нэг юм яриа сонсоод суух биш. Багш болгон өөрт оногдсон энэ STEAM box дотор байгаа хэрэглэгдэхүүнээр одоо энэ зааланд сууж байгаа 500 гаруй багш нар маань бүгдээрээ хамтдаа туршилт бүтээлээ хийгээд суралцаад явна гэсэн. За тэгээд энэний маань бас онцлог нь юу вэ гэхээр ингээд STEAM гэхээр заавал энэ үнэтэй тоног төхөөрөмжтэй байх шаардлага байхгүй. Ялангуяа манай улсад бол боловсролын хэрэглэгдэхүүний одоо дутагдал асар их байгаа. Тэгэхээр тийм болохоор одоо багш болгон, анги болгон, ангидаа STEAM-ийн хэрэглэгдэхүүнтэй байх боломжгүй. Тэгвэл хэрхэн гарын доорх материал буюу олдоц хийхтэй материал ашиглаад STEAM-ийн хичээлийг, шинжлэх ухааны хичээлийг туршилт бүтээлтэйгээр орж болох вэ гэдгийг воркшоп арга хэмжээ болох юм аа. За тэгээд бидний бас нэг хийж байгаа юм маань болохоор энэ hands-on 360 багш нарын воркшопт хамрагдж байгаа, оролцож байгаа бүх багш нар маань болохоор Монгол орон даяар байх Science Teachers Community буюу шинжлэх ухаанч багш нарын нэгдлийн гишүүн болох юм. За тэгэхээр энд болохоор багш нар маань өөрсдийнхөө ололттой амжилттай туршлагаа бусдаагаа хуваалцаад хөгжих ийм зорилготой community байна. За Science Festival маань болохоор шинжлэх ухааныг туршиж үзье гэдэг урьяндаар зохион байгуулагддгийн хувьд ирсэн хүн болгон гэр бүлээрээ хүүхдтэйгээ хамтдаа шинжлэх ухааны аливаа одоо бүтээл туршилтуудыг өөрийн гараар хамтдаа туршиж үзэх, хийж үзэх энэ боломжуудыг олгосон ийм арга хэмжээ болдог. За тэгээд энэ арга хэмжээнд маань хүмүүс ер нь бол ирээд бараг бүтэн өдрийн турш саатсан одоо хийгээд барагдахааргүй маш олон төрлийн сонирхолтой хамгийн гол нь бид нэр ингээд үйл ажиллагаанд баримталдаг хөнгөн, хөгжилтэй, хүртээмжтэй гэдэг арга барилаар энэ бүх арга хэмжээ воркшопуудыг зохион байгуулдаг. За STEAM Expo-д болохоор яг бас энэ STEAM X-ийн бас гол нэг зорилго нь бол одоо энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг олон нийтэд одоо танилцуулах. Нөгөө талаас эцэг эхчүүд маань багш нар маань одоо туршилт хий хүүхдүүдтэй ийм сонирхолтой бүтээл хийлгий энэ боловсролыг хөгжүүлэх бүтээгдэхүүн үйлчлэгээ хайгаад хаанаас олохоо мэддэггүй. Тэгвэл энэ STEAM Expo дээр STEAM чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагууд ирж өөрсдийн бүтээгдэхүүн үйлчлэгээ танилцуулахаас гадна бүгдийг одоо хүмүүс өөрсдөө туршиж үзэх хийж үзэх энэ боломжийг бүрдүүлсэн ийм арга хэмжээ болдог. За та бүхэнд STEAMX 2026 арга хэмжээний талаар танилцууллаа. За тэгээд 4-р сарын 10-11-нд зайсан хийл цогцлборт уулзцай шинжлэх ухааныг туршиж үзье.